Өдрийн мэндийг үргээд цаг гаргасан танд маш их баярлалаа. Өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр ямар ч гэсэн IT Zone компани сүүлд бол одоо Tableau компани бүтээгдэхүүнүүдийг нэмж оруулж ирсэн гэж байгаа. Яг энэ яг бизнес эрхлэгчид ямар шин шийдлийг санал болгож байгаа юм. За тийм бид нар яг хуу Tableau гэдэг энэ бизнесийн нөгөө тоон мэдээлэл дээр задлан шинжилгээ хийдэг ийм нэлээд орчин үеийн програм хангамжийн шийдлийн томоохон компаниг Монголд оруулж ирээд нэг жилээрээ болоогүй байна л да. Ер нь нэлээд эрчимтэй сүүлийн хагас жил бол ялангуяа нэлээд эрчимтэй танилцуулга хийгээ явж байна. За энэ програмын хамгийн том давуу тал нь юу гэхээр бизнесийн газруудад одоо нэгэнт байгаа өөрсдийнх нь тоон мэдээлэл дээр задлан шинжилгээ хийх улмаар энийг одоо шийдвэр гаргахтаа ашиглах те зөв одоо менежмент хийхэд маш хэрэгтэй ийм програм хангамж байгаа. Тэгэхээр яг олон улсад аваад үзэх юм бол яг энэ чиглэлээр бол маш олон компаниуд хүрцээрдэг. Яг энэ Tableau-гийн онцлог чанар нь юу? За ер нь бол яг бизнес интеллиженс буюу яг бизнесийн задлан шинжилгээ хийх энэ технологи бол сүүлийн 30-40 жил хөгжиж байгаа. Анх бүр одоо 60-70-80-аад оноод эхлээд SAP ч гэдэг юм уу, Oracle ч гэдэг юм уу, Microsoft ч гэдэг юм уу те томоохон манай одоо IT-ийн аккаунт компаниуд бол хөгжүүлээд ирсэн. Гэхдээ бизнесийн шинжилгээний програм хангамжууд бол амьдрал дээр нэвтрэхэд маш хүнд байдаг. Тийм амар биелдэггүй их одоо шалгуур дагаж нэлээд болж байж одоо амжилтанд хүрдэг. Гэхдээ сүүлийн одоо ялангуяа 2010 оноос хойш бол энэ салбар дээр шинэ тоглогч нар гарч ирсэн. Энэ шинэ тоглогч нарын нэг нь бол Tableau гэдэг компани байгаа. Яг Tableau бол энэ шинэ тоглогч нарын нэг гэдгээр бүр тэргүүлэх игнэнд явж байгаа. Өнөөдөр яг энэ бизнес шинжилгээний салбар дээр бүр цоо шинэ арга хэлбэрийг нэвтрүүлсэн. Энэгээрээ зах зээлд маш төрөмгийн орж ирж байгаа. Зөвхөн одоо 2010 онд энэ компани нийт орлого нь $34 сая байсан бол өнөөдөр 15 оны байдлаар хэвчэн бараг 400-500 орчим сая долларын орлоготой 5 жилийн дотор орлого нь бараг 5 дахин өссөн ингэ явж байгаа. За гол одоо яагаад бусдаасаа ялгараад ингэ гараад ирвэ гэхээр ер нь бизнес шинжилгээний програмууд өмнө нь бол олцоо яг IT суурилсан. Өөрөөр хэлбэл бизнесийн одоо баахан шинжилгээ хийх хүсэлт нь бизнесийн газар дээр гардаг. Тэгээд тэрийг нь хэрэгжүүлдэг газар нь IT-ийн газар хэлтэс. Тэд нар нь болохоор яг өөртөө нэг маш их тийм IT-ийн програм хөтөлбөрийн мэдлэг ур чадвар шаарддаг учраас тэр хүмүүс хийдэг. Гэтэл бол энэ нь бол учир дутагдaltaй. Ягаад тэгэхээр нэг талдаа бизнесийн хэрэгцээ тэнд байдаг. Бизнесийнхаа датан дээр одоо шинжилгээ хийгээд те тодорхой юмнуудыг тэнд дотроос гаргаж авмаар байдаг. Гэтэл тэр шаардлага бизнесийн гаргачаад за энийг гаргаад өгөө гэд IT-гийнхандаа өгөхөр IT-гийнхан гаргаж өгөө тэр хоёрын хоорондын харилцаа тий бүх юм тэн дээр тогтмол үл ойлголт тэр бол маш хэцүү програм хангамж бичиж байгаатай адилхан болчихж байгаа. Сүүлийн үеийн технологи бол ерөөсөө дата бэлэн датагийн одоо security гэдэг юм уу тий data governance гэдэг датаг өдөрдох талаас нь IT-гийнхэн ажил яг датан дээр шинжилгээ хийх тэр эрхийг нь бол бизнесийнхэнд өөрт нь өгсөн бизнесийнхэнд ямар ч IT-гийн мэдлэг байхгүйсэн ч гэсэн энэ Tableau-гийн жишээ програм хангамжийг ашиглаад дуртай хэмжээний судалгаа шинжилгээ хийх боломжтой. Илүү хялбар болсон. Маш хялбар. Тэгэхээр IT Zone компаниуд бол Монгол Box одоо танилцуулахад бэлдэж байгаа гэж саяхнаас бол танилцуулж хэлсэн. Яг энэ дотор бол энэ шинэ програмууд маань багцсан байгаа юу? Монгол Box-ийн хувьд бол бид нар хавар сая бол ямар ч гэсэн эхнийхээ загвар бүтээгдэхүүнийг танилцуулсан байгаа. Тэгээ бид нар одоо яг энэ оны төгсгөлөхэд ерөнхийдөө яг зах зээлд гарах бэлэн бүтээгдэхүүн болгоод гаргахын төлөө ажиллаж байна. Яг зарим нэг компаниуд дээр бид нар туршилт хийгээд эхэлчихсэн. За энэ бүтээгдэхүүн манай цогц бүтээгдэхүүн хардвер буюу тоног төхөөрөмж, програм хангамж гэх мэтийн бүх зүйлсийг нэг компаниас тэгээд нэг компани болохоор тэднийг бүгднийг одоо интеграц хийгээд тест хийсэн ийм бэлэн байдлаар авах боломжтой байхаар санал болгож бэлдэж байна. За бизнесийн шинжилгээний програм бол энэ дотор нэмэлт сонголт байдлаар орж байгаа. Хэрэг тухайн компани өөртөө хэрэгтэй шаардлагатай гэвэл авч болно. Тэгэхээр IT Zone компаниуд бол яг компаниудад программист байх шаардлагагүйгээр үйл ажиллагаагаа хэвэн аваад явах одоо бүтээгдэхүүнүүдийг ээлж дараалан санал болгож байгаа шүү дээ. Яг цаашлаад шинээр ер нь хэрэгжүүлж болох одоо бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа бүтээгдэхүүн юу байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол манай компани зорилго яг ерөнхийдөө нөгөө дэлхийн чиг хандлагыг дагаал явж байна л да. Дэлхийд дээр өнөөдөр чиг хандлага юу байна гэхээр ямар нэг мэдээллийн систем эсвэл технологи аргачлал тий үүнийг нэвтрүүлэхэд одоо уламжлалт байдлаар бол маш хугацаа шаарддаг тий сар жил болж иж нэг юм нэвтрдэг. Тэгээд тэр нь үр дүнгээ нэг дахиад жил 2 жил болж иж өгдөг ч гэдэг юм уу. Өнөөдрийн бизнесийн орчин бол ийм байхаа болсон.
Өнөөдрийн бизнесийн орчин бол ерөөсөө тухайн технологич байна уу, аргачлалч байна уу тий нэвтрүүлэхэд бол баг өдөр хоногоор яригддаг. Тэгээ үр дүнгийн шууд үздэг ийм байхыг шаарддаг болсон. Тэгэхгүй бол бусдаасаа хоцрох бол. Одоо юу гэдэг нэг гадраас нэг сервер худалдаж аваад, нэг гадраас сүлжээний төхөөрөмж аваад, нэг гадраас програм аваад тэгэл өөртөө нэг IT-ийн багтаа тий бүгдийг дахиад дунд нь нэгтгэл, тестлэл тэгэл явж явах зав байхгүй. Шууд бэлэн системүүд авчираад бэлэн ажилуулаад өөрийнхөө гол нь бизнестэй үндсэн бизнестэй фокус их тийм л зарчим руу явж байгаа. Тэгэхээр бид нар ч гэсэн яг энэ чиглэлээр аль болох одоо кастомертаа, манай харилцагч нартаа илүү бэлэн ашиглахад хэлбэр тэгсэн мөртлөө шууд үр дүн үүсэх ийм чиглэл рүү ажиллаад явж байна. Энэний нэг хэсэг нь сая хэлж байгаа Монгол бокс гэдэг юм уу те энэ бүтээгдэхүүнүүд байна. Мөн одоо бид нар бол өөртөөхөө ERP-гээ софтверийн бүтээгдэхүүн байна. Эднэр дээр дараагийн илүү нөгөө хэрэглэхэд хэлбэр мобайл гэдэг ч юм уу гар утсанд зориулсан холбоорууд дээр бол ажиллаж байна. Тэгэхээр яг сүүлийн асуултыг маш товчхон асуухад ерөнхийдөө бол яг ингээд өгөгдлүүд нэг дор ингээд цуглараад ирэхээр хамгийн гол үүсэж байгаа асуудал нь аюулгүй байдал яг хэрхэн зөв хангагдах вэ гэдэг. Яг энэ чиглэл дээр танай компани зөвс юуг амлаж байгаа вэ? Мэдээллийн аюулгүй байдал бол үнэхээр том чухал асуудал. Бид нар бол мэдээллийн аюулгүй байдал дээр бол маш цогц байдлаар нь харж санал тавьж байгаа. Юу гэхээр мэдээллийн аюулгүй байдал гэдэг маань зөвхөн одоо нэг технологийн асуудал биш, энэ чинь бодлогын асуудал тий. Тэгэхээр бид нар бодлогын хүрээнд ч гэсэн консалтинг үзүүлэх байдлаар дээрээс нь нэмээд технологийн маш олон төрлийн шийдлүүд байна. Шийдлүүд нь одоо сүүлийн мэдээллийн аюулгүй байдлын технологийн гол хөгжлийн хандлага нь бол илүү одоо тухайн хэрэглээ болгоныг харах байдлаар тухайн хэрэглээнд нь таарсан хамгаалтын системүүдийг бий болгодог. Одоо жишээ нь одоо юу гэдэг нэгдсэн байдлаар сүлжээний хамгаалт гэхгүйгээр тий сүлжээ дотроо бүр вебийн хамгаалт гэдэг юм уу эсвэл имэйлний хамгаалт, датабазын хамгаалт гэх мэтэр байж байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар бүтээгдэхүүнүүд байгаа. Манай хамтарч ажилладаг байгууллагуудтайгаа хамтраад хандуулдаг. Тэгэхээр яг сүүлийн асуулт хамгийн богинохноо хариулъя. Монгол бокс хизэнээс яг хэрэглэгчтэй гардаг. Бид нар бол ерөнхийдөө бол Монгол боксыг зарим нэг газрууд дээр одоо туршаад эхэлсэн явж байна. Тэгэхээр бид нар бол ер нь бол нэг оны төгсгөлөд тий 11 12 сар гэхэд ерөнхийдөө бэлэн. Одоо ер нь баг бэлэн гэж хэлж болно. Зүгээр яг бид нар өөрсдөө дотроо ингэ зөвшрүүлээд жоохон өшөө сайжруулах ганц нэг зүйлсүүд байна. Тэгэхээр цаг гарган бидэнтэй хэлсэн танд маш их баярлалаа. За баярлалаа.